заавал биелүүлэх хэрэгтэй. Томоохон айлчлалын үеэр бол санамж хүчиг их зурагддаг. Одоо яг Кремлнээс өчигдөр гаргасан мэдээгээр бол 13 бичиг баримт одоо энэ удаагийн ажлын айлчлалаар бас орно гэж юм. Тэгэхээр санамж хүчгийн одоо эргэцэн статус нь бол дараа нь бас туслагдах магадaltaй. Тэгэхээр иймэрхүү айлчлалын үеэр бол яг томоохон шийдвэрүүд дээр яг гэрээ зурх нь бол их ач холбогдол өндөртэй юм а гэж одоо хүмүүс энэ айлчлал дээр онцолж хэлж байна л да. Энэ тал дээр манай талаас болон хоёр одоо талын ажлын хэсгүүд ажлаа яг хэр олон уулзалт хийж одоо процессыг баталгаажуулт юм бэ? За ер нь бол одоо гэрээ хэлэлцээр байгуулахдаа бол өмнө ажлын хэсэг бол одоо нэлээд их уулзаж бүр өөрчилсөн одоо тэр текстээ боловсруулсан байх ёстой. Энэ дээр бол одоо бид нар яг гадаад яманд ажил байгаад тэгээд энэ дээр ажилтгүй үүднээс бол мэдэхгүй юм байна. Хэр удаа уулзаж тэгэж одоо тэр текст бичгээ боловсруулсныг ер нь бол гэхдээ яг өмнө нь одоо сайн одоо сайтар боловсруулад текст бичсний дараа гарын үсэг зурсан л бол тэгэл заавал бэлэгдэх ёстой л гэдгийг. За уучлаарай би нэг яг цаг үеийн холбогдлоо мэдээлэл дамжуулж үзэгч маань одоо яг энэ мөчид хоёр улсын төрийн тэргүүн маань ямар үйл ажиллагаан дээр байгаа болоо гэж бодож байгаа бах. Яг одоо хаалттай уулзалт хуралдаан болж байгаа юм байна. Түүний дараа бол харин одоо хилцүүлэг үргэлжлэх юм байна. Тэгэхээр та бүхэн тун удахгүй ямар үрдөлтөй болж байгааг хүлээн авч үзэх юм байна. Тэгэхээр би бас зочноосоо яг энэ холбогдуулан бас нэг асуулт сонирхмоор байна. Тэр юу вэ гэхээр өмнөх удаагийн одоо хятадын даргын айлчлалын үеэр зарим одоо бичгүүдэд гарын үсэг давхардан зурсан байна. Өмнө нь одоо зурсан бичгэн дээр зурсан байна гэсэн иймэрхүү мэдээлэл байсан. Үнэхээр тийм болсон юм болов хэрвээ болсон бол одоо нэгэнтээ гарын үсэг зурсан одоо хилцээр гэрэн дээр дахиж гарын үсэг зурх тийм тохиолдол байдаг. Эсвэл энэ алдаа байв. Хятадд хийсэн ажил дээр санамж хүчиг зурчаад Монголд дахиад одоо санамж хүчиг зурлаа гэдэг тийм шүүмжлэл бол гарсан л да. Одоо тэр нөө хийн шингэрүүлэх Синопекийн төсөл гэж яриад байгаа тэр төсөл дээр. Тэгэхээр ийм протоколын алдаа гарч байгаа нь эргээд нөө түрүүний таны хэлсэн шүүмжлэлтэй холбоотой юм болов. Энэ дээр бас та ажиглаж байсан бол юу гэж бодож байгаа вэ? Тийм л дээ. Нэг гэрэн дээр 2 удаа гарын үсэг зурна гэж бол байхгүй. Тухайн үед л одоо тэр гэрээг заавал дагаж мөрднө гэд хоёр тал зөвшөлтсөд гарын үсгээ зураад баталгаажуулсан байгаа. Тэр гэрээний дараа одоо ямар үйл ажиллагаа явагдах вэ гэхээр тэрийг л мөрдөх ёстой байхгүй юу? Тэгээд миний бодлоор тэр бол протоколын алдаа гарсан байх гэж би бодож байна. Тэгэхээр протокол гэснээс түрүүн эргээд бас манай үзэгчдэд сонирхолтой байж магадгүй. Төрийн тэргүүн өөр улсын төрийн тэргүүн одоо гэр бүлийн хүний хамт ирүүл гэр бүлтэйгээ тэргүүн хатагтаа цуг өгтдөг ийм протокол байдаг уу? Тийм. Мэдээж нөгөө улсын тэргүүн хатагтаа юм уу нөгөө улсын ерөнхий сайдын гэргээ айлчилж ирэх юм бол тухайн хүлээж авч байгаа улсынх нь төрийн тэргүүн ерөнхий сайд нь гэрээтэйгээ огтож авдаг протокол байдаг. Тухайн айлчилж ирж байгаа гадаад улсын төрийн тэргүүн ерөнхий сайд нь ганцаараа ирэх юм бол манай талаас огтож байгаа төрийн тэргүүн огтж байгаа хүн бас ганцаараа огтдаг л да. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой түүхийг хэлэхэд Франсуа Олланд ерөнхийлөгч байхдаа Францын ерөнхийлөгч нөгөө хамт амьдарч исэн бүсгүүтэй албан ёсоор гэрлээгүй байсан. Тэгээ гадаад улсад айлчлал хийхэд бол ямар протоколын журмыг бүрдэх вэ? Ямар дипломат цэцлийн журмыг даах вэ гэдэг дээр бас нэлээд маргаан үүсчихсэн. Тийм протокол байдаггүй бахна. Яг гэрэлтэй албасаар батлуулаагүй бол ер нь бол тэр албан ёсны айлчлал авч очих нь жоохон буруу үйл явдал болсон гэсэн үг. Албан ёсоор гэрэлтэй батлуулаагүй байсан учраас тэр бас протокол шинэл зүйл болсон л доо. Тэгээд яг энтгэхт айлчлалын үеэр бас тиймэрхүү маргаантай асуудлууд гарч ирсэн. Энэ протоколтой холбоотой бас нэг зүйл асуучих. Олон нийт бас буруу зөв ойлгоод янз бүрээр ярьж байх шиг байна. Оросын улбаны улсын төрийн тэргүүн өөрийн машинаа авчирсан. Тэр машины сум нэвтрүүлдэг тусгай хамгаалтай энэ гэсэн. За энэ нь бол магадгүй одоо сэтгэл үнэмшлийг үзүүлэхгүй байна. Монгол ямар нэгэн халдлага занал хэл болж магадгүй гэсэн имэйл айдас байгаа учраас ингэж байна энэ гэж хүмүүс яриад. Тэгэхээр тэр ер нь протоколд аливаа улсын төрийн тэргүүн эрэхтэй өөрийнхөө унааг авчирдаг, тийм зүйл авчирахгүй байх ёстой гэсэн тийм заалтууд байдаг юм болов уу? Ямар унаа хэрэглэх ёстой, хэрэглэхгүй байх ёстой гэдэг дээр дүрм журам протокол байдаг болов уу? Яг Монгол улсын төрийн ёслолын журам дээр бол энэ эрж буй зочны унаа хэрэгтэй холбоотой бол ямар нэг заалт байхгүй. Гэхдээ дэлхийн практикт болохоор одоо гадаад улсын төрийн тэргүүн гадаад оронд айлчлахдаа өөрийн унаагаа авчирдаг, ашигладаг тохиолдол бол
байгаа. Жишээ нь одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама алдартай Beast гэдэг одоо энэ Путин ерөнхийлөгчийн машинтай адилхан машинтай байна шүү дээ, тий. Путин ерөнхийлөгчсөн бас гадаад улсын оронд айлчлахдаа энэ машинаа авчиж ашигладаг. Өмнө нь бол 2000 онд айлчлахдаа бол машинаа авчираагүй. Энэ удаад авчирлаа гэдэг дээр нь л манай олон нийт тэгж асуудал үүсгэж байгаа. Түүнээс бол энэ бол олон улсын харуулсан интервью биш юм биш үү байдаг асуудал. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг бас 6 цагийн хөтөлбөр эхлээд зарлагдсан байсан. Дараа нь энэ айлчлал маань 5 цаг болж шахагдлаа. Тэгэхээр саяын энэ нислэг саадсан шалтгааныг бас янз бүрээр хүмүүс тайлбарлах гэж оролдож байна. Тэгэхээр протоколын хувьд бол наашаа цаашаа яг ажлын хэсэг уулзаж байхад бол хэвлэлийн албанаас хэлж байсан. Оросын талдаа бол манайх 1-2 минутан дээр л наашаа цаашаа ажиллаа ярьж байна гэдэг. Тэгэхээр нэлээд нарийн хамгаалалтаа ярьдаг тул тохирдог юм шиг байна. Тэгэхээр энэ хоцорсон шалтгааныг ер нь та юу гэж харж байна одоо? Янз бүрийн шалтгаан байсан байж болно л доо, техникийн шалтгаан ч юм уу, ямар нэг бусад шалтгаан байсан байж болно. Гэхдээ ерөнхийдөө харж байхад энэ ийм хэмжээний өндөр дэд хэмжээний айлчлал дээр бол одоо аюулгүй байдлыг хангах үүднээс бас баталсан протоколоос арай өөрөөр одоо айлчлал явагдах тохиолдол бол байдаг. Түүнээс яг үнэхээр баталсан протоколын дагуу цаг минут тутам яг адилхан явагдвал бас аюулгүй байдлын талаас эрсдлийг нэмэгдүүлнэ, тий. Тэгэхээр сая бас Чингисийн талбайд болсон хүндэтгэлийн ёслол дээр бид бүхэн их сонин зураг олж харлаа. Тэгээд энд одоо харагдчих байна. Тэгэхээр Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин хүндэт харуул ёслож байх үед Оросын төрийн дуудлаа сонсоод нулимс унаглаа. Тэгэхээр энэ яг уйлсан уу уйлаагүй юу гэдгийг бол одоо хэлэхэд хэцүү. Ямар ч л байсан ерөнхийлөгч Путин бол нулимсаа 2 удаа арчсан. Тэгэхээр янз бүрийн таамаглалууд мэдээж хэрэг гарч байна. Тэгэхээр иймэрхүү сэтгэлийн хөдлөл илэрхийлэх тохиол байдаг уу? Ер нь гадаад албан айлчлалуудад хүн л юм чинь сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлж л таарна шүү дээ. Тийм биз дээ ер нь. Гэхдээ энэ дээр магадгүй одоо Оростой юм уу нутагтай байгаад нулимс туссан бол нэг хэрэг тийм ээ. Монгол улс дээрээ сэтгэл нь хөдөлж байгаа нь магадгүй одоо Монгол улс ойр дотн санагдсан байдаг юм уу? Эсвэл одоо юуны илэрхийлэл байж болох болов? Ер нь бол зүгээр өстой хүмүүс янз бүрээр л бодож байгаа хэлтэй. Одоо жишээ нь би бол одоо манайх хөтөлбөр 2 дугаар дайнд зөвлөлт талбай тусад их хэмжээгээр тусалж исэн. Тэрийг бодоод ч хүн бас одоо энэ Украинтай холбоотойгоор тэр хүний дотор бас ямар нэг юм бодогдож болно шүү дээ, тий. Тэгэхээр халах голтой бас холбож тайлбарлах хүмүүс бас их байна халах голын